би цэцгийн дүгнэлтийг хүлээж авах ёстой гэж бодож байна. Яг тэгэхээр ер нь үндсэн хууль бол бид нар сая өнгөрсөн оны 11 сард үндсэн хуулиа дээдлэхийн улсын хурлын тогтоол баталсан. Тэгээд энэ утгаараа ч гэсэн энэ үндсэн хуулийн дээр бол улсын орны тусгаар тогтнол бүрэн эрхт байдал хүний эрх хэрэгчлөөг хамгаалж одоо баталсан суурь хуулиуд. Тэгэхээр хүний эрх хэрэгчлөөний дотор сонгох эрх бол одоо маш том үүрэг оройл гүйцэтгэж чад. Тэгэхэд одоо 71-ийн 10 дээр нь улсын хурлын тухай хуулийн 71-ийн 10 дээр нь хэнийг ч сонгохгүй байгаа эрхийг нь хүлээн зөвшөөрсөн мөртлөө өөрийнхөө сонгох хүмүүсүүдийг сонгохмооргүй хүмүүсүүдийн сонгохгүй эрхийг нь одоо хязгаарлаж хүчээр тэннийг нь санал өгүүлнэ гэдэг нь бол яг хүний үндсэн суурь эрхийг зөрчиж байгаа ийм асуудал байгаа. Тэгэхээр энийг эсэргүүцэж байгаа юм одоо хүлээж авахгүй гэж ярьж байгаа үндслүүдийг харахад бол ер нь улсын намтай холбоотой, нэр дэвшигчд хоорондын зөрчилтэй холбоотой, улсын намуудын төлөвшөлттэй холбоотой, тойргийн хуваалттай холбоотой, сонгуулийн тогтолцоо системтэй холбоотой. Өөрөөр хэлбэл энэ бол одоо хоёрдугаар асуудал. Дараагийн асуудал хүний эрх, сонгох эрх бол үндсэн суурь эрх учраас энэ эрхийг хангаж өгөх хэрэгтэй гэж бодож байгаа. Жишээлбэл одоо жишээ авъя л да. Энэ сонгуулийн тогтолцоо маань илүү эрх барьж байгаа юм уу, олон танигдсан намуудад илүү давуу талуудыг олгож байгаа. Жишээ авахад энэ 2 дугаар тойрог дээр 10 мандаттай байсан байна. Тэгээд эндээс Монгол Ардын нам, Ардс нам, Үнэн ба Зөв нам, Иргэний хөдөлгөөний намаас 10 үнээр дэвшүүлээд бусад намаас 1-4 үнээр дэвшүүлсэн байна л да. Тэгэхээр ингээд яг тэр дунд одоо өөрийнхөө одоо сонгох хүнээ дэмжиж сонгочоод үлдснийг нь хүчээр энэ саяын нэр дэвшсэн намуудаас сонгохоос өөр аргагүй юм болчиход. Тэгэхээр энэ бол бусад тойргууд дээрс яг адилхан иймэрхүү дүр зураг харагдаж байна. Тэгэхээр энийг үндсэн хуулийн улсын хурал дээр бас бид нар хүн төвтэй хууль эрх зүйн орчин бий болохоор одоо зорж стратеги төлөвлөгөөгөө гаргасан байгаа. Тэгээ үндсэн хуулийн зарчимч байна. Тэгэхээр улсын хурлын гишүүдийг үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг хүлээн авч энэ сонгогчдын хүний эрх, сонгох эрхийг хангахыг хүсэж байна.